Зөвшөөрлийн тухай энэ хуулийг 19 онд өргөн бариад өнөөдрийг хүртэл бас олон сорилттой тулгарч яаж өнөөдөр их хурлын чуулганд орж ирж байна л да. Энэ зөвшөөрлийн тухай асуудлыг цэгцлэхэн өнөөдөр Монголд ялангуяа төрийн үйл ажиллагааны энэ ард иргэдийг, бизнесийг чирэгдүүлдэг, авилгал хэл ахуул, хүнд сурталыг бий болгодог энэ өнөөдрийн энэ гаж тогтолцоог, гаж энэ үйлдэлийг тассан зогсоох ийм тодорхой зөрөлтүүдийг дэвшүүлсэн ийм хуулийн төсөл учраас энэ хуулийн төслийг зайлшгүй яаралтай баталж гаргах нь өнөөдөр төрийн нэр хүндийг өсгөх, иргэдэд хөнгөн шуурхай үйлчлэх, авилгал хэл ахуул, бусад хүнд сурталыг арилгахад чухал ач холбогдолтой ийм хуулийн төсөл гэсэн ийм бодолтой байгаа. Иймч учраас энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа юм аа. Энэ хуулийн төсөлд хуримтлагч ирсэн олон асуудлыг бүгдийг шийдэж чадаагүй ч гэсэн бас энэ цаг үеийн шаардлагад нийцсэн ялангуяа өнөөдөр зөвшөөрлийн системийг цахим хэлбэр шилжүүлэх, цахим хэлбэрээр асуудлыг шийдэх ийм эрэл хайгуулыг бий болгосон ийм зүйл байгаа нь сайшаалтай хэрэгэ. Гэхдээ Монгол улсад өнөөдөр бүх юм хуулиар явагдах ёстой. Альва энэ зөвшөөрлийн систем бусад энэ хулгай лөөвөр хийдэг бүх асуудлууд чинь журмаар явж ирсэн. Энэ хуулиас гадуур энэ журам боловсруулдаг энэ асуудал зарим нэг салбарууд төр байсаар байна. Энэ журмаар боловсруулдаг энэ асуудлыг ер нь байхгүй болгох ийм боломжийг яагаад энэ хууль санаачлагч оруулж ирээгүй юм бэ гэдэг ийм асуудал байна. Тухайлбалт өнөөдөр авто тээврийн үндэсний төв мэтийн ийм газрууд тэр ногоон бичиг улс хоорондын явуулах зөвшөөрөл, компани байгуулах зөвшөөрөл, түүнчлэн шинээр компани байгуулахад тэдэн жил тээвэр хийсэн байх ёстой, хэдэн жил тээвэр хийсэн байх ёстой гэсэн ийм журмыг боловсруулж бизнес эрхлэгчдийг дарамтлагдаг, альва боломжийг хаадаг, өөрийнхөө хамаарал бүхий компаниудыг ашиг сонирхолтой аж ахуй нэгжүүдийг дэмжих тогтолцоог бий болгож ирсэн ийм асуудлууд өнөөдөр байгаа. Энэ хуулиар биш, журмаар зохицуулдаг энэ тогтолцоог халахад, өөрчлөхөд энэ хуулийн төсөл санаачлагчдад энд ямар бодолтой байна? Энэ талаар нэг хариулт авъя. Энэ мягмар даргаас дахиад нэг хариулт авъя. Энэ орон нутгийн өөрөө удирдах байгууллагын гаргасан шийдвэр, энэ зөвшөөрөлтөй бусад орон нутгийн засаг захиргаа түүний нэгж удирдлагын тухай хууль заасан энэ орон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдлийг энэ зөвшөөрлийн хуулиар тодорхой хэмжээнд хязгаарласан ийм асуудлууд бас байгаа. Энэнийг хэлэлцүүлгийн явцад засаад явах юм уу? Аль эсвэл цаашлаад энэ хууль хоорондын зөрчил, энэ асуудал чинь үргэлжлээ явах юм уу? Өнөөдөр ч Монгол улс нэгдмэл улс. Гэтэл өнөөдөр бүх аймагуд нэг жижиг ханилгууд шиг ийм шийдвэр гаргадаг. Энэ хууль хоорондын иргэдийн дунд энийг хэрэгжилт, хууль хоорондын болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүнчлэн энэ засгийн газартай